Сайн мэцхан үзэгчтэй 7 бүрийн 5 гарагт үзэгч та бүхэнд хүрдэг Төв аймгийн цаг нэвтрүүлгийн ээлж дугаар эхлэж байна. Энэ удаагийн дугаараар Төрийн албаны Төв аймаг дахь салбар зөвлөлийн үйл ажиллагааг онцлож байна. Хүлээн авч үзнэ үү. Төв аймгийн засаг даргын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Төрийн албыг чадах үеийн зарчим тулгуурлан чадварчуулах, албан агчдыг мэрэгшүүлэх, нийгмийн баталгааг сайжруулах замаар Төрийн албаны мэрэгсэн доктортой байх нөхцөлийг хангах тунд хугацааны зорилтыг дуусгасан байна. Энэ хүрээнд Төрийн албаны Төв аймаг дахь салбар зөвлөлөөс 2016 онд салбар зөвлөлийн үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлыг хангаж ажлын хариуцлагыг дээшлүүлэх жил 2017 оныг Төрийн албан агчийн сахилах хариуцлага ёс зүйг сайжруулах жил, 2018 оны төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх жил, 2019 оны төрийн байгууллагын бүх шатанд чадахын зарчмыг хэвшүүлэх жил болгон зарлаж үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллажээ. Энэ хүрээнд төрийн захиргааны албан хаагчдын тангараа өргүүлэх ёслол ажиллагаа, Төрийн албан хаагчдын урлагийн болон спортын их наадам, Төрийн албаны удирдах ажилтны ёс зүй манлайлал, удирдах ажилтны улсын зөвлөгөөн болон үйлчилгээний чанар шинжилэл зөвлөгөөний зохион байгуулсан байна. Мөн Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хүрээнд нийгмийн мэргэжлийн эмч нарын үзлэг оншуулганд хамруулах зэрэг томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Төрийн албаны тухай хуулийн шинжилсэн найруулгыг хэрэгжүүлэх Төрийн албаны шинтгэлийн ажил эд өрнөж байгаа цаг үед энэхүү хуулийн үзэл санаа шинтгэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлж, нутгийн захиргааны байгууллагуудын хүний нөөцийн чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Төв аймгийн засаг даргын 2019 оны А540-р захирамжаар мэрийн зарчим суурилсан манлайлал зөвлөгөөний зохион байгуулж 500 гаруй Төрийн албан хаагчдыг хамруулсан байна. Төв аймгийн хувьд 218 төрийн байгууллагад 5588 албан хаагч ажилладаг бөгөөд албан тушаалын төрлөөр үзүүл удирдах албан тушаалтан 497 буюу 889%, гүйцэтгэх албан тушаалтан 3299 буюу 59.3%, туслах албан тушаалтан 1439 буюу 9%-ийг эзлэж байна. Нийт төрийн албан хаагчдын 3.1% нь улс төр, 11.4% нь төрийн тусгай, 78.4% нь төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал зэрэглэлд хамаарч байгаа юм. Энэ зөвлөгөөний сэдв нь бол мэрит зарчим суурилсан манлайлал, төрийн албаны манлайлал гэсэн ийм сэдвтэй. Тэгээд энэ зөвлөгөөнийг хийж байгаа гол шалтгаан нь бол Төв аймгийн төрийн албан энэ төрийн албаны хууль тогтоомжийн шинтгэлд ямар байдлаар хувь нэмэр оруулах вэ? Энэ хууль тогтоомжийн дагуу төрийн албан, аймгийн төрийн албаа хуулийн дагуу яаж эмхэлж зэгцэлж чадваржуулах уу гэдэгтэй холбоотой асуудлыг хэлцэж байна л да. Тэгэхээр төрийн албаны тухай хуулийг шинжилт найруулад энэ оны 1 сарын 1-ээс хүчин төгөлдөр мөрдөж эхэлж байгаа. Энтэй холбоотойгоор төрийн албаны зөвлөл ер нь бүх аймагуудад явж энэ төрийн албаны шинтгэлийн үзэл санааг тайлбарлаж сурталчлах, тэгээд газар дээр арга зүйн тусалцаа үзүүлэхийн ажлыг хийж байгаа. Тэгээд энэ Төв аймаг дээр энэ ээлж тарах хэмжээ болж байна. Тэгээд энэ арга хэмжээг бас дэмжээ Төв аймаг бол бүр аймгийн төрийн албаны зөвлөгөөний хэмжээнд том өргөн хүрээнд зохион байгуулж байна л да. Тэгээд энэ зөвлөгөөнөр бол үндсэндээ энэ төрийн албаны хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой ямар асуудлууд байна вэ? Тэрийг яаж шийдвэрлэх вэ гэдгийг төрийн албан хаагчдтайгаа зөвлөлдөж ярилцаж бас нэг чигт асуудлаа шийдвэрлэх ийм ач холбогдолтой томоохон арга хэмжээ болж байна гэж би ойлгож байна. Бүх төрийн байгууллагууд төрийн захиргааны албан хаагчдыг зонголж хамруулж байгаа мэрит зарчимд суурилсан манлайлал сэдвт энэ томоохон зөвлөгөөнийг манай аймгийн төвд хангалттай зохион байгуулж, энэ бол маш чухал цаг үе болсон сайхан зөвлөгөө болж байна. Энэ зөвлөгөөнийг Монгол Улсын төрийн албаны зөвлөл мэрит төсөлтэй хамтарч ингэж удирдлагын актив аймгийн засаг даргын хамгийн газар иргэдийн төлөөлөгчдийн хурал, за аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлтэй зөвлөл ингэж хамтарч зохион байгуулж байгаа нь бол сайхан зөвлөгөө болж байна. Манай Алтан булаг суманд төрийн 125 албан хаагч ажиллаж байна. Бид бүхэн жил бүр төрийн албан хаагчдынхаа нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулдаг. Энэ зөвлөгөөнөөрөө бол өмнөх зөвлөгөөнөөс гарсан уриалга шийдвэрийн хэрэгжилт тэрийгэ дүгнээд шинээр бас уриалгаа дэвшүүлж ингэж ажилладаг. Аймгийн төрийн албаны
салбар зөвлөлөөс дэвшүүлсэн одоо дэвшүүлж байгаа нь уриалга аймгаас одоо тухайн жилиг одоо зарлж байгаа тухайн одоо урья энийг хэрэгжүүлэхээр энэ одоо ажилтнуудаа бол уялдуулж ажилладаг. За төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөнийг бол бид өхөн төрийн албан хаагчдын баяр болгоо тэмдэглэдэг. За тэгээд энэ төрийн албан хаагчдын зөвлөгөөнийг жил болгон хийхдээ бол удирдлагын академиас одоо багш нар, засгийн газрын референтүүд, аймгийнхаа удирдлагуудаас бол бодлогын мэрэгчлэлтгүүдээс бол одоо урьж хичээл одоо лекц уншуулдаг ийм одоо уламжлалт тогтсоо. Би бол төрийн албаа гэж. Тэгээ энэ зөвлөгөө нь бол одоо төрийн албаны тухай хуулийн шинжилсэн найруулгад одоо сургалтын таниулах. Бид энэ сургалтанд орсноороо энэ бүхнийг ойлгож мэдэж аваад цааш нөгөө албаа агчдаа болон иргэдэд суралц зохион байгуулах ийм боломж нөхцөлийг бүрдүүлсэн ийм сайхан сургалт болж байна. Тийм болохоор мэдээж сэтгэл хангалуун байна гэдэг хөө. За манай сумын хувьд 73 төрлийн албаа агч ажилдаг нийтдээ. За эдгээр төрлийн албаа агчд нь бол мэдээж үйлчлэгээний болоо төрийн албаа агчд ингээд бүгд ороод юм байгаа. За харьцангуй манай сум бол энэ улс орны хувьд гэвэл бас сангаа аж ахуй шинээр байгуулагдсан жижигхэн сумдаа ордог. Хаамын хувьд 2000 дахин амтай ийм сум байдаг юм аа. Мөн төрийн албан хаагчийг давтан сургах чадварчуулах ажлын хүрээнд 2016-аас 2019 оноод 37 байгууллагатай хөтөлбөр төлөвлөгөөнд тусгагдсны дагуу хамтран ажиллаж 161 удаагийн сургалтаар 3370 төрийн албан хаагч буюу нийт төрийн албан хаагчдын 61.32%-ийг зэрэг олох, мэрэгшүүлэх богино хугацааны сургалтанд хамруулжээ. Аймгийн засаг даргын 2017 оны захирамжаар баталсан төрийн албан хаагчийг тасралтгүй сургаж чадварчуулах хөтөлбөр 12 шалгуур үзүүлэлтийн дүнгээр 84%-тай аймгийн засаг даргын тамгын газрын даргын 2014 оны тушаалаар баталсан төрийн албан хаагчийн хөгжлийн хөтөлбөр 86.8%-тай байгууллагын ажилтан албан хаагчдын сургаалт нийгмийн баталгааг хангах төлөвлөгөө 86%-тай хэрэгжсэн байна. За ингээд бас олон хамруулсан сумын мэргэжлүүдийг хамруулсан өргөн цар хүрээтэй бас том сайхан сургалт болж байна. За энэ нь бол одоо сумын төвшөнд ажиллаж байгаа бас удирдах албан тушаалтнууд болон сумд ажиллаж байгаа мэргэжлүүдийн ингэж салбараар нь хамруулснараа энэ бол даваа талтай сургалт болж байна гэж үзэж байна. За мөн дээр нь бас удирдлагын академи болон төрийн албаны салбар зөвлөлөөс шинжилсэн хууль тогтоомжийг бас төрийн албан агчдад дэлгэрэнгүй ойлгомжтойгоор юм нэлээд ер нь бол хүртээн сайтай олонний нийтийг хамсан сайхан сургалт боллоо гэж дүгнэж байна. Мэрийн зарчим сурсан мандал гэдэг энэ аймгийн хэмжээний бүсгийн одоо том зөвлөгөө маань залуу төрийн албан агч миний хувьд бол ач холбогдын хувьд хэм мэдээж сүүлийн 2-3 жилийн үзүүлэлтээр үзэх юм бол төрийн албан агчдыг одоо төрийн албан агчдын дунд эзэж байгаа залуу албан агчдын хувийг үзэхэд өсөлттэй байгаа. Тэрний нэг зарчим нь мэдээж төрийн албаны тухай хуулийн маань шинтгэлийн ач холбогдлох гэж би хувьдаа боддог. Яг тэгэхээр төрийн албан агчийн одоо төрийн албаны тухай хуулийн шинтгэлд маань мэрийн зарчим буюу чадхуйн зарчим энэ дээрээс суурилж байгаа маш одоо даваа талтай байгаа. Яг тэгэхээр залуу албан агч ажилд орлоо гэхэд ажлын туршлагаас хамаарат за ер нь 6-аас 7 жилийн дараа юм би ер нь бол ахиж дэвсэх боломж надад хаагдвал гэдэг утгаас тэр хаагдвал гэдэг утгаараа төрийн албанаас 70 хүмүүс маань их одоо юу яадаг гэсэн зайлс хийдэг ихэнхэн одоо нэг тийм нас тогтсон ч юм уу яг төрийн албанд ороод бүр одоо өөрөө байр суурь олцсон хүмүүс л ажилладаг байсан бол одоо яг 19 оноос ингээ харахад мэрэгжлийн шалгалт өгж байгаа хүмүүсийн одоо насны хязгаарч тэр мэрэгжлийн шалгалт өгж байгаа хүмүүсийн тоож тэр ер нь ахицтай байгааг үзэхэд мэрийн зарчим маань ерөнхийдөө манай Монгол улсын хувьд бол төрийн албанд бол цаг үе олсон зарчим гэж би хувьдаа бодож байна. Тэгээд яг биеийн сургалтаараа сургалтанд ирснээр миний одоо яг авсан миний ойлголт бол яг би төрийн албанд ажилласнараа би өөрөө хичээл цэцгэлтэй би өөрөө мандалтай би өөрийгөө хөгжүүлж чадхал юм бол би айлч албан тушаалт айлч одоо юун дээр эргэсэн төшмөлж байгалах төшмөлж бүгдэн дээр нь би ажиллах боломжтой юм байна гэдэг зүйлээ олж харлаа. Дээрэс нь энэ бүх одоо төрийн албан маань иргэдтэй бүр илүү нээлттэй болсон. Хинч хүссэн би төрийн албанд орё гэсэн иргэншилтэй залуу байх юм бол төрийн албанд орох одоо нээлттэй үд хаалга нээлттэй байна.
2019 оны 1-р сарын 1-ний өдрөөс төрийн албаны тухай хууль шинжлэгдсэн, үүнтэй холбогдуулан хуулийг шинжилсэн найруулгыг хэрэгжүүлэх, төрийн албаны шинтгэлийг хангах хүрээнд төрийн албаны зөвлөлд улс орон даяар төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулсан бөгөөд уг шалгалтыг сонгон шалгаруулалтанд Төв аймгийн хэмжээнд 297 иргэн онлайнаар бүртгүүлжээ. Төв аймгийн төрийн албаны салбар зөвлөлөөс ерөнхий шалгалтанд бүртгүүлсэн иргэд албан хаагчдад арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтуудыг ээж дараатай зохион байгуулж ажилласан байна. За шалгалт маань бол ерөнхий мэдлэгийн шалгалт гэдэг шалгалт явж байгаа. Энд хууль эрх зүйн мэдлэг, Монгол улсын түүх, нийгэм эдийн засаг, соёлын асуултууд, за дээрээс нь мэдээлэл технологийн асуултууд гэсэн ийм асуултуудаар өөрөөр хэлэх юм бол өнөөдөр явж байгаа шалгалт маань 55 асуулт бүхий одоо сорил даалгаврын тестээр 60 минут буюу 1 цагийн дотор одоо хугацаатаагаар захимаар явж байгаамаа. За энэ захимаар явж байгаа байдал дээр нь одоо бид бас орон нутагт дэлгэц байрлуулах, гадаа байгаа иргэд, хүлээж байгаа иргэд одоо дотор шалгалт өгч байгаа иргэдийн үйл ажиллагааг хянах, за шалгалтыг зохион байгуулж байгаа одоо зохион байгуулагч төрийн албан хаагчдын үйл ажиллагааг хянах ийм үйл ажиллагааг одоо хэрхэн зохион байгуулж байна гэдэг дээр давхар хяналт хийхээр төрийн албаны зөвлөлөөс 100 мод хотод ирээд одоо ажиллаж байна. За энд ажиллаж явах хугацаанд бол одоо элдв маргаантай гомдолтой зүйл бол гарсангүй. За компьютер техник хэрэгслийг зохиох хэмжээнд бэлтгэсэн байна. Байр танхимын халаалт, гэрэл захилгаан, тог, за интернетийн сүлжээ, хурд гэх энэ бэлтгэл үйл ажиллагаан дээр бол одоо сайн ажилласан байна гэдэг үг юм. За төрийн албаны шалгалтыг бэлтгээд бид нар ерөөсөө энэ жилийн гарсан шинэ номыг бол ашигласан. Тэгээд номноос бол яг үнэхээр хайрцангуй бага юм ирдэг юм байна. Тэгэхээр яг Монголынхаа төв соёлын талаар нэлээд сайн мэдэх ёстой юм байна. Монголын ер нь нуус тавчаанаас ахвалаад биднэрт бол айгүй тэр нийгэм төв асуулт их ирсэн байгаа. Тэгээд монгол хэл бичгээр бол ерөнхийдөө л яг бид нар шиг голцоо ер нь яг үндэсний монголчууд мартсан байт юм байна. Тэгээд дагваруудаа бас сайн мэдэх ёстой юм байна. За айкон дээр л ерөнхийдөө тооны гэхээсээ илүү ер нь өгүүлбэртэй бодлогоны тийм нэг дүү шинжилгээ хийх тал дээр их ажиллах юм бол илүү үр дүнтэй байх юм байна гэж ерөнхийдөө энэ гурван шалгалтын дүнд бодож байна. Эхний хоёр шатанд бол бас өөртөө ихтэй байсан. Сая сүүлийн сэтгэн бодох чадвар дээр бол бас баггоо сандарч 15-аас 11 он авч тэнцлээ. Тэнцэндээ баяртай байна. Тэгээ энэ шалгалтыг зохион байгуулж байгаа манай Төв аймгийн төрийн албаны салбар зөвлөлийн комиссаас ажил үүргээ амжилттай сайн гүйцэтгэж дэмжлэг тусалцаа сайн үзүүллээ. Шалгалтын ажлын хэсгээс бид нар зориулаад нэг дэмжих маягаар сургалт зохион байгуулсан байгаа. Энэ бол бас нэлээд үр дүнтэй байсан. Манай Төв аймгийн багш нарын бас хэлж өгсөн багш нарын маань чадрууд бас биднэрт нэлээд сайн нөлөөлсөн. Миний хувьд бол Монгол ачгийн багш жаргалмаадаас маш их баярлалаа гэж бас хэлмээр байна. Тэгээд бас төрийн албаны зөвлөлийнхөө Төв аймгийнхаа хэсгийн төрийн албаны зөвлөлийн ажилласан нийт ажилчдаас маш их баярлалаа. Бас бидний сэтгэл гаргаж сургалт зохион байгуулсанд нь их талархаж байна. За энэ удаагийн шалгалтыг зохион байгуулахад Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд, төрийн өмчтэй компаниудын үүрэг оролцоо их байсан. За мэдээллийн аюулгүй байдал, сүлжээний одоо тасалталгүй байдлыг одоо манай цахилгаан холбоо, мэдээлэл холбооны сүлжээ компаниуд хариуцаж одоо ямар нэгэн доголдолгүйгээр зохион байгууллаа. За эрчим хүчний саатлагын талаар авахгүй байх тал дээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани бас хариуцлагатай ажиллаж нөөц генератор мотор авчир тавьсан. За аншалгалтын өдрүүдэд ямар нэгэн цахилгааны гэмтэл согог гараагүй ажиллалаа. За мөн газрын харилцаа барилгын байгуулалтын газар, эрүүл мэндийн газар, нэгдсэн үйлчлэгээ хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах албан, аймгийн тамгын газар гээд эдгээр байгууллагуудын мэдээлэл холбооны асуудал хариуцсан. За IT инженерүүд бас энэ шалгалтын бүх компьютеруудыг хэвийн ажиллагааг хангах тал дээр бас их зүтгэлтэй ажиллаа. За мөн салбар комиссд орсон аймгийн тамгын газрын бодлогын хэлтсийн мэргэжилтнүүд бас асуудалтай хариуцлагатай хандаж шалгуулагчдыг одоо шалгалт өгөх цагт нь бэлэн байлгах, бүртгэл явуулах, заавар зөвлөмж өгөх гэдэг энэ тал дээр бас хариуцлагатай хандаж ажилласан. Тэгээд энэ шалгалтыг зохион байгуулахад хамтарч ажилласан нийт төрийн албан хаагчид, орон нутгийн өмчт, улан төрийн өмчт байгууллагуудынхаа холбогдох хүмүүст одоо бас баярлалтай талархснаа илэрхийлье.
Төв аймагт төрийн албаны салбар зөвлөлөөс төрийн албан хаагчтай урлагийн авиа сэгнийн тодруулах, хамт олоныг урлагийн арга хэмжээнд дор нэгтгэх зорилгоор төрийн албан хаагчтай урлагийн их наадам арга хэмжээг 2017 оноос зохион байгуулж эхэлсэн. 2 жил тутам зохион байгуулахаар шийдвэрлсэн тус наадам 3 2 шаттайгаар зохион байгуулагддаг бөгөөд 27 сумын 4 бусад аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг төсвийн 25 байгууллагыг 11 багт хувааж урлагийн 8 төрөл шалгаруулалтыг явууллаа. За энэ удаагийн наадмын нэг онцлог юу вэ гэхээр бид нар Польш улстай манай Төв аймгийн Баян сум одоо 60 жилийн харилцаатай. Тэгээ эх жил Монгол Польшийн дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болж байгаа. За Польшоос бидэнд ямар санал тавьсан бэ гэхээр эх 100 Польшид одоо ардын урлагийн 3 том тийм их наадам фестивал болдог. Тэрэнд одоо Төв аймаг ирж оролцооч гэсэн ийм урилгыг бидэнд өргүүлсэн. За би өнөөдөр урлагийн наадмын нээлтэн дээрээ болвол энэ язгуур урлагийн төрөл, ардын урлагийн төрлөөр одоо шалгарсан номеруудыг одоо мэрэгжлийн шүүгчнэр үнэхээр энэ номер одоо болно гэвэл эх жил бид нар нэг баг бүрдүүлж одоо тэр Польшийн, Европын ардын урлаг, язгуур урлагийн тэр маш олон орны одоо хүмүүс ирдэг. Энэ дээр одоо төрийн албан хаагчтай бас оролцуулах ийм бодолтой байна. Тэгэхээр одоо яг манай шүүгч нарын хувьд бол дандаа Монгол улсын гавьяач жүжигчин, урлагийн гавьяач зүтгэлтэн ийм улсууд байгаа. Тэгэхээр энэ улсууд маань за үнэхээр одоо явхад нэг энэ номер бол ингээд бэлтгэл хийгээд ингээд бол явна шүү гэсэн номеруудаа аваад явчна гэсэн ийм бодолтой байгаа. Тэгээ энэ маань бас энэ төрийн албан хаагчдынхаа урлагийн наадамд ач холбогдол өгөх, за бас үн цэнийн өсгөх, өөрсдөө маш идэвхтэй оролцох энэ бас нэлээд сэтэл болж байгаа болоо гэж ингэж бодож байна. Манай аймгийн хувьд бол бас энэ урлаг спортын тэмцээнийг ингээд тэр тусмаа одоо төрийн албан хаагч нар залуу хүмүүс гарч ирж байгаа. Энэ бас ажиллаа хийгээсээ илүүтэйгээр бас нэг өөрсдийгөө нэг хөгжүүлэх, өөрсдөө бас нэг багч гэсэн авьяасыг бас тодруулах бас манай аймгийн бас энэ төрийн албаны зөвлөлийн бодлого бас нэлээд сайн нөлөөлж ийн гэж харж байгаа. Энэ бол бас нийтлэг чанарууд байна л да. Төрийн албан хаагч нар одоо хоорондоо ажиллаараа уулздаг гэсэн бол одоо энэ урлагаар ингээд өөрсдөө уулзна гэдэг бол бас маш их таатай байна. Би Төв аймгийн Алтан боловс сумын ерөнхий бод усны сургуулийн багийн маш оюутан гэдэг хүн байна. За манай сум 1-р шатанда тэргүүн байрлалд манайхаас 3 номинат шалгарсан байгаа. Үүнд хамтлаг хөгжим, хамтлаг бүжиг, гоцлол дуу ингээ 3 номинацаар бид өнөөдөр оролцож байна. Ингээд өнөөдөр бид энэ төрийн албан хаагчдын уран сайхны наадамд оролцож байгаагаас их баяртай байна. Үүн дээр хэлэхэд бол манайх бас багаараа бас төрүүлсэн байгаа. Тэгээ ер нь бол цаашдаа ч гэсэн энэ урлаг спортын наадмыг бол явуулахад бол төрийн албан хаагчид бол маш их идэвхтэй оролцдог. Үүний онцлог шинж болоод ерөөсө багаараа хамтарч ажиллах байгууллагууд бие биенээсээ суралцах юм маш их байна. Тэгээд үнэхээр чадварлаг байна. Одоо энэ үндэсний хөгжмийг бол одоо сая 5 манайхаас гадна 5 сум тооллоо. Үнэхээр гайхамшигтай, айгүй сайхан тоглож байна. Мэргэжлийн бас хүмүүс гэдгээрээ л бид нэр онцлог байгаамаа. Гэхдээ үнэхээр урлаг уран сайханд бол бас гэж төрийн албан хаагчид маань чадварлаг байна, мундаг байна гэдгийг би хэлмээр байна. За ямар ч гэсэн төрийн албанд ороод анх удаага урлагийн их наадамд орж байгаа. Ямар ч гэсэн онцлог юм бол ер нь л айгүй гоё юм байна. Тийм. Тэгээ өрсөлдөгч ер нь ихэвчлэн гослол бүжгнээр Монгол бүжгүүд байгаа. Манай Төв аймгийн мэрэгжлийн хяналтаас болохоор өрсөлдөгч ихч болохоор Узбекистан бүжиг гэдэг нэг бүжиг байгаа. Би болохоор энтэг бүжиг бүжиглэнэ. Энэ удаагийн төрийн албан хаагч, Төв аймгийн төрийн албан хаагчдын урлагийн наадам маш амжилттай, маш өрсөлдөөнтэй, маш тийм бадрангуй явагдаж байна. Бидний хувьд ч гэсэн маш их баяртай байна. Ингээд Төв аймгийн өндөр ширээт сумаас манайхан багаараа оролцож байгаа. Бүсээсээ шалгаран ирсэн байгаа. Тэгээд ирж оролцож байгаа
төрийн албан агчдаа маш их баяртай байна. Дан урлагийн соёлын ажилтнууд гэхгүйгээр төрийн албан агчид маань ийм урлагийн мэдрэмжтэй, ийм урлагийн авьяастай байгаад маш их баярлалууштай, талархууштай байна. Ингээд одоо манай өндөр ширээ цамаас оролцож байгаа багийн ахлагчдаа манай сумын засаг даргын орлогч Зал Жаргалдаа микрофоныг шилжүүлье. За баярлалаа. За бид нар сая үндэсний хөгжмийн төрлөөр үзүүлбэрээ үзүүлж байгаараа ирлээ. Манайх бол нийт 8 төрөл дээр сумаасаа ингээд шалгараад оролцож байгаа. За тэгээд өнөөдөр бол яг шалгарсан 4 номер үзүүлбэрээ үзүүлнэ. Маргааш сумаараа нэгдсэн 8 номероо үзүүлээд ингээд өрсөлдөх юм аа. Тэгээд энэ удаагийн өмнө нь бол төрийн албан агчдын урлагийн наадам 2017 онд анх болсон. Тэгээд 2 жил тутамд явагдаж байхаар төлөвлөсөн байгаа. За ингээ 19 онд дахиад явагдаж байна. Энэ удаагийн онцлог нь болохоор 17 он болон 19 оны шалгарсан номеруудаараа гала тоглолт бэлтэж байгаа. Тэгээд төрийн албан агчид маань маш их төвхтэй, чармаалтай. Тэгээд ер нь бол их массыг хамарсан ийм тэмцээн болж байна.